Хууль зүйн байнгын орооны дарга хэрхэн шүү дээ. Монгол Улсын засгийн газрын 2024 оны 181-р тогтоолоор батлагдсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болох үндсэн чиглэлийн 38-д хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн эргийг шүүгд хэн шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг томилох чөлөөлөлтөй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан болгохтой холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болох зорилтын хүрээнд дампуурлын тухай хуулийн шинжсэн найруулгын төслийг боловсруулж Монгол Улсын их хурлд өргөн мэдүүлэхээр тусгасан. Дампуурлын тухай хууль нь 1997 онд батлагдсан бөгөөд түүнээс хойш зарчмын шинжтэй бие даасан шинжилэл хийгдэггүйгээр 28 дахь жилдээ хүчин төгөлдөр хэрэгжиж байна. Хуулийг хэрэгжүүлэх явцад практик тодорхой хүндрэл зөрчил илэрч төлбөрийн чадваргүйдлийн харилцааг зохицуулах өнөөгийн олон улсын чиг хандлага стандарт зарчимтай нийцгүй болсон талаар дотоод гадаадын судалгааны байгууллагуудын дүгнэлт олон улсын байгууллагын санал зөвлөмжүүд дурдаа дурдсан байдаг. Үүний дагуу дампуурлын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагавар түнлэгээ хийж уг хуулийг шинжлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан болно. Эдгээр үндслийг харгалзан дампуурлын тухай хуулийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн орчин үеийн аргачлал стандарт суурь зарчмын дагуу шинжилэн боловсруулж дараах зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгалаа. Үүнд нэгдүгээрт хуулийн төслөөр хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийг дахин хөрөнгөжүүлэх, татан буулгах, түүнчлэн төлбөрийн чадвартай боловч санхүүгийн хүндрэлд орж төлбөрийн үүргээ зогсоосон хуулийн этгээдэд төлбөрийн чадваргүйдлээс өртсөн сэргийлэх бүтцийн өөрчлөлттэй холбоотой харилцааг зохицуулахаар тусгалаа. Хоёрдугаарт банкны системийн онцлогийг харгалзан банкны дампуурлын харилцааг банкны салбарын тусгай хуулиар зохицуулахаар хэвээр үлдээж даатгал банк бус санхүүгийн байгууллага зэрэг санхүүгийн байгууллагын төлбөрийн чадваргүйдэлтэй холбоотой наривчсан харилцааг салбарын холбогдох хуулиар нийтлэг харилцааг энэхүү хуулиар зохицуулахаар туссан болно. 3-дугаарт одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд төлбөрийн чадваргүй тооцох үндслийг хуулийн этгээдийн өөрийн хөрөнгөтэй уялдуулан тодорхойлсныг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилж бэлэн мөнгөний урсгалын арга болон балансын аргыг хослуулсан шалгуураар төлбөрийн чадваргүйдлийг тогтоохоор төсөлд тусгалаа. 4-дугаарт нэхэмжлийн шаардлагыг баталгаажуулах ажиллагааг хууль наривчлан зохицуулаагүйгээс нэхэмжлийн шаардлагаа үнэлтгүйгээр нэмэгдүүлэх сөрөг практик бий болсон тул нэхэмжлийн шаардлага гаргах, баталгаажуулах, хангуулахтай холбоотой ажиллагааны зохицуулалтыг бүрэн шинжилэн боловсрууллаа. 5-дугаар төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдээс авлагатай нэхэмжлэгчдийн эрхийг тэгш хангах, аль болох олон нэхэмжлэгчийг ажиллагаанд хамруулах зорилгоор нэхэмжлэгч нарт мэдээлэл хүрэхтэй холбоотой зохицуулалтыг илүү өргөн хүрээнд тодорхой болгож тусгалаа. 6-дугаар дампуурлын хэрэг хэн шийдвэрлэх ажиллагааны гол оролцогч болох хэрэг гүйцэтгэгчид тавигдах шаардлага, түүний эрх үүрэг, томилгоо урамшуулал, хариуцлагын зохицуулалтыг олон улсын жишгт нийцүүлэн шинчилж хэрэг гүйцэтгэгчийн эрх зүйн байдлыг тодорхой болголоо. 7-дугаарт дампуурлын хэрэг хэн шийдвэрлэх ажиллагаа нь онцгой болон ердийн ажиллагааны аль альнийхэн шинжийг агуулдаг онцлогтой тул уг процессын зохицуулалтыг хуулийн төсөлд наривчлан тусгаж энэ хууль заагаагүй харилцааг иргэний эрх шүүгд хэн шийдвэрлэх тухай хуулиар зохицуулахаар тусгалаа. 8-дугаарт хуулийн төсөл нь төлбөрийн чадваргүй болсон хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоод татан буулгахаас гадна дахин зохион байгуулж үйл ажиллагааг нь сэргийх мөн төлбөрийн чадваргүйдлээс урьдчилан сэргийлэх чиглэсэн харилцааг зохицуулах зорилготой тул хуулийн нэрийг олон улсын жишигт нийцүүлэн төлбөрийн чадваргүйдлийн тухай хууль болгож өөрчилсөн болно. Хуулийн төсөл батлагдсанаар зах зээлийн эдийн засгийн зайлшгүй үзэгдэл болох төлбөрийн чадваргүйдлийн асуудлыг олон улсын жишигт нийцсэн үр нөлөөтэй эрх зүйн орсноор зохицуулах боломж өрдөж санхүү зах зээлийн харилцааны ил тод байдал хариуцлага дээшлэхийн зэрэгтэй эдийн засгийг цэвэршүүлэхэд чухал ач холбогдолтой юм а. Хуулийн цэцлийг дагалдуулан хуулийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан 33 хуулийн төсөл хууль хүчингүй болсон тооцох тухай, иргэний эрх шүүгд хэн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, улсын тэмжигтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг нийт 40 хуулийн төслийг боловсрууллаа. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлцэхийг дэмжиж өгөхийг та бүхнээс хүсье. Баярлалаа.